координатын их дээр төвтэй энэ шулууныг шүрэгдэг тойргийн тэгштийг хичээгч. За тойрог байна. Тойрогт нэг шүрэг шулуун байх юм байна. За тэгээд тойргийн төвөөс энэ лүү өрөх зай. Тойргийн төвөөс шулуун өрөх зай гэдэг маань хоорондоо перпендикуляр байна. Энэ зайн урт нь биднэрт тойргийн радиус байна гэсэн. За тойрог маань координат их дээр төвтэй учраас тэгсэн цэг дээр төвтэй байна. За координат их дээр төвтэй тойргийн тэгштгэл маань x-ийн квадрат дээр нэмэх нь y-ийн квадрат тэнцүү r-ийн квадрат байдаг. За тэгвэл бид нарт тойргийн радиусыг олцоход хангалттай гэсэн. Тэгвэл O цэгээс тухайн шулуун хүрэх. Энэ шулуун маань 2x дээр нэмдэг нь язгуур дор 5-ыг үрждэг нь y, эсэх нь 2-ыг үрждэг нь язгуур дор 5 тэнцүү t гэсэн тэгштгэлтэй. Тэгвэл цэгээс шулуун хүрэх зайг олъё. За энэ шулууныг хэдүүлээ A шулуун гэх юм бол A шулуун хүрэх зайг бид нар яасан R гэчээ. Тэгвэл A шулуун хүрэх зай гэдэг маань x-ийн оронд t-ийг орлуулна, y-ийн оронд мөн t-ийг орлуулна. Хасах нь 2-ыг үржин язгуур дор 5 ингээ модул аваад хуваах нь x-ийн өмнөх коэффициентийн квадрат, y-ийн өмнөх коэффициентийн квадратуудаас язгуур авсан. За дээдлийнх нь бодох юм бол 2-ыг үржин язгуур дор 5 гарна. Доотлынхыг бодчих юм бол 2-ын квадрат 4, язгуур дор 5-ын квадрат 5, 2 4 дээр 5 нэмлээ 9, 9-с язгуур 3 гарна гэсэн үг. За тэгвэл бид нар радиус мэдэгдсэн учраас тойргийн тэгштгэлийг бичих юм бол x квадрат дээр нэмэх нь y квадрат тэнцүү хаалтан дотор радиус нь 2-ыг үржин язгуур дор 5-ын квадрат болсон. Ингээд энийг квадрат зэрэг төвшүүлчих юм бол 9-ний 2-ын квадрат 4, язгуур дор 5-ын квадрат 5, 4-ийг 5-аар үржлээ 20 гэсэн. Ингээд бидний хариу A хариулт байна.